Сэргээлт ухаарал хайрлсан 11-р сар. Авралыг авсан хүнд Бурхны үгээс илүү тайвшрал, нөхөрлөөс илүү хүч, сайн мэдээнээс илүү баяр хөөр гэж байдаггүй гэдгийг мэдрүүлсэн 11-р сар минь баяртай. Энэ сард Улаанбаатар 100 чуулганд төлөвлөгдсөн олон нөхөрлөл Бурхны хүслийн дагуу сайнаар явагдаж дууслаа. Энэ сард болсон онцлог үйл явдлын мэдээллийг хүлээн авна уу? Энэ сард төлөвлөгөө ёсоор дүүргүүдийн нөхөрлөл чуулган дээр болж хамтдаа үгээ сонсон дүүрэг тус бүрээрээ нөхөрлөлөө. 12 дугаар сарын 7-оос эхлэх их семинартаа хэрхэн бэлдэж, хэрхэн сайн мэдээ тарааж байгаагаа хуваалцсан, хамтдаа хүчээ нэгтгэсэн цаг байлаа. Харин медиа багийн нөхөрлөл Бат Эрдэнэ ахлагчийн дуулж, Батуулд номлогч агуу итгэл болон өчүүхэн итгэлийн талаар үг орж хамтдаа сэтгэлдээ хуваалцсан хэсэг хугацаанд хөгжилтэй тоглоом нөхөрлөлөө. Залуу ах эгч нарын нөхөрлөл. Манай чуулганы залуучуудын хэсэгт одоогийн байдлаар 130 орчим хүн тогтмол үг нөхөрлөлд оролцож байгаа билээ. Ингэхдээ залуу ах эгч нар сар бүр хуваагдсан нөхөрлөл зохион байгуулдаг. Мөн Аполлын үйлчлэлийн багийн ахын дүүсч үг сонсож хамтдаа үгээс суралцсан чуулган дээрээ нөхөрлсөн юм а. Энэ сарын бас нэгэн онцлог үйл явдал бол багш нарын цугларалт байлаа. ертөнцийн бус чуулганы сургууль. Бурхныг мэдэх мэдлэгийг заадаг чуулганы сургуулийн хувьд багш нар хамгийн чухал үгийг гүйцэтгэдэг. 11-р сарын 5-аас 6-нд Монгол дахь нийт чуулгануудын багш нарын цугларал онлайнаар болж өглөө. Бурхны үгээс суралцаж, халуун дулаанаар нөхөрсөн цагийг өнгөрүүлсэн юм а. Эцэг эхчүүд та бүхэн хүүхдээ чуулганы сургуульдаа идэвхтэй хамруулж Бурхны бэлтгэгдсэн зэрэг болгохыг хүсье. Бурхны тогтоосон цаг хугацаа биний сайн эсвэл муу байхаас үл хамааран өнгөрсөөр л байна. Харин хажуугаар минь зурж өнгөрөх хэн нэгэн дэргэд минь инээмсэглэн суух миний хайртай хүмүүсийн сүнс над руу хандан сайн мэдээ тараагаад өгөөч гэж хашгирч байна. Та тэр чимээгүй хашгирааныг сонсож байна уу? Бидэнд өдөр бүр байнга өгөгдөх юм шиг санагдавч яг үнэндээ хизээж ирэхгүй байж болох маргааш гих тэр цаг хугацаа. Та маргааш гэж битгий хойшлуулаарай. Учир нь бид маргааш юу болохыг мэдэхгүй. Тун удахгүй энэ жилийн хамгийн сүүлчийн их семинар эхлэх гэж байна. Энэ жил та хайртай дотны хүндээ сайн мэдээ тараасан уу? Яг одоо таны дэргэд сууж байна уу? Хэрвээ үгүй бол одоо босоод сайн мэдээгээ хэлээрэй. Учир нь одоогоор танд боломж байна. Их семинартаа бүх зүрх, бүх оюун ухаанаараа бэлдэцгээе.